Цөлжилтийн эсрэг комитетийн талуудын баг хурал буюу COP17 одоо 2026 оны 8 сарын 17-наас 28-ны өдөр одоо Монголоос зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр 12 хоногийн хугацаанд одоо дэлхийн 190 гаруй улсаас 10,000 одоо төлөөлөгчтэй ирэхэд нөхөө уулзтын үеэр юм одоогийн байдлаар бэлтгэл ажлын одоо бэлтгэл ажлын ямар шүү шаттай явж байгаа вэ? За ер нь бол бэлтгэл ажлын үндсэн гол ажил бол мэдээж хурлын байр байгууламж байгаа. Тэгээ хурлын байр байгууламж цэцэрлэг төрөлнгийн зүүн талд 44,000 м2 төр байгууламж бид нар түрээслэхээр ингээд нийслэл ажиллаж байгаа. Тэгээ энийг барилга байгууламжийн ажлыг бол GL Events гэх Францын тэгээ ивент зохион байгуулдаг, дэлхийн хэмжээний ивентүүдийг зохион байгуулдаг том компани сонгон шалгуулалтаа шалгаад авсан байгаа. За одоо жишээлбэл Миланы Олимпийг зохион байгуулсан, одоо 9 сарын Азийн тоглолтыг зохион байгуулна. Ер нь Европын Парисын Олимпик гэл ер нь Европын болон дэлхийн томоохон бүх арга хэмжээ. За дээрээс нь урд нь 10 COP зохион байгуулсан. Хамгийн сүүлдэл манай яг дөрөвчийн COP16 буюу Риадын COP16 зөрчилдөд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 16 дугаар баг гол буюу COP16 зохион байгуулсан компани шалгарсан байгаа. Гэтэ нийслэл бол байгууламж агаас илгэлт бүхий байгууламж гадна басаад гэсэн сонгон шалгуулалт хийсэн байгаа. Энийг цааш нь бид нэр үргэлжлүүлээд дотор одоо урлын павильон, өрөө засал, за тэгээд урлын доног төхөөрөмжлөх 2 дугаар хэсгийн ажил нь бидний 4 сартаа багтаад гэрэлээд ингээд явна гэсэн тийм тооцоололтой байгаа. Ер нь бол хөх бүс ногоон бүсгийн 2 бүст хуваагдаж явна. За ногоон бүсийг үеийн дотоодын компаниудын хүчин чадлыг ашиглаж ийн гэсэн бодолтой ойлгохоор сая чөөн хүчтэй боломж олгоё гэсэн төлөвлөлтөй ажиллаж байгаа. Тэгээд урлын бэлтгэл ажил бол ямар ч нэг 50% дээш хүртэл байх шилж болно. Тэгээд Монгол улсын зүгээс бас ямар санаачлагуудыг дэвшүүлж байгаа юм? Монгол улс өөрөө цөлжилтэд бас нэлээдгүй өртөж байгаа улс орнуудын нэг тооцогдож байгаа шүү дээ. Тэгээд цөлжилтийн ерөнхийдөө энэ цөлжилтэд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн баг хурлын үндсэн одоо оролцогч орнууд гэдэг юм уу цөлжсөн одоо газрын маскын Африк төр чигээр орж байгаа. За дээрээс нь ойрхот орнууд. За тэгээд Төв Аз. Тэгээд манай улс одоо ер нь газар нутгийнхаа 76%-аар орж ийн гэсэн үг. Dryland буюу уурай газар, гандуу газрын тойрогтолтой бүс 76%-аар манай газар, манай Монгол улсын газар нутаг ингэж орж байгаа учраас энэ хурал Монгол зохион байгуулагдаж байгаа үндэслэгтэй. Тэгэхээр энэ ер нь бол бид нар их байгаль сэргэе ихтгэл найдвараа Баатраа гэсэн урайтаагаар 6 сэтвчилсэн өдрийн хүрээнд хуралдана. За 3 санаачлаг төвшүүлж байгаа Монгол улс. За яг янз бүр гэдэг улс орнд бол янз бүрийн санаачлаг тогтоод жишээлбэл Риад бол бараг 35-6 санаачлаг төвшүүлсэн. Гэхдээ тэрнээс нэг нь л нэлийн бодиттой явж байгаа ч гэдэг. Тэгэхээр бид нар харьцангуй бас 3 гэдэг төлөвлөж явж байна. За Rangeland Flagship буюу бэлчээрийн тэргүүлэх санаачлаг гэж. Энэ болохоор ер нь төрүүчийнхаа нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын цөлжилтийн багуурлын талуудтай нэлээд уялдаатай хийгдсэн төрүүчийн COP-тэй ялангуяа COP16-гийн Риадын санаачлагтай уялдуулаад хийгээд нэлээд үйл ажиллагаа идэвхтэй явж байгаа санаачлаг байгаа. Энэ санаачлаг бас энэ жил ч бас бэлчээрийн жил. Бэлчээрийн нүүдлийн малгаж бол бэлчээрийн жил болохоор энэтэй уялдаад бол нэлээд өргөн цар хүрээтэй ажил хийгдээд нэгдсэн үндэсний байгууллагынхаа хамтаага нэлээсээ ойлголцоод явж байгаа санаачлага байгаа. За яг одоо ерөнхий сайд замын нийтийн засгийн газар Батбатар байгаль орчин уур амьсгалын хөгжлийн сайд Батбатар болон яг бидний өөрсдийн гаргаж дэвшүүлсэн санаачлал бол ус ба газрын сүлжээгч. Энэ бол яг сүлжилт газрын COP гэдэг ер нь усны санаачлал урдын 16 COP дээр устай холбоотой санаачлал дэвшүүлж байгаагүй. Ер нь бол устай холбоотой асуудал нь өөрөө их улс төрийн агуулгатай улс төр их явдаг учраас нэгдсэн үндэсний байгууллага бас энэ дээр бас нэг тайхт дэмждэггүй бас жоон болгоомжлт юм байна. Бид нар бүгдээ л мэдж байгаа. 40 жил ярьж нэгийн гол явсан цахилгаан штэ. За орхон говьд эсвэл хэрлэн тоонт гэдэг. Орхон говь болоод ирэхээр байгаль нуураад Орос засгийн газар Оросуудтай холбоотой болж хэрлэн тоонт гэдэг чинь хэрлэн мөрөн зүүн тийшээ урсаад хиттийн зүүн хойдлын далай нуур буюу хуучнаар үлдэх чинь хөлн гэдэг нуур шүү дээ. Хөлн бөөр гэдэг чинь тийм өчтэй нэр баг. Нэрийн солилцсон дайтуу далай нуур гэж. Тэгээд далай нуурын гол цутгал нь хэрлэн гол учраас энэ бас л ялгаагүй улс төр гэсэн. Хоёрт нь бол Монгол улс өөрөө бидний дандаа ус манай ус гадагшаа урсдаг болохоос биш манайх руу орж ирдэг ус байхгүй.
Тэгээ бид нар сүлжилттэй тэмцэе гэж бид нар зүгээр газар нутгийн байршлыг харах юм бол 47 дугаар өргөөс урагшаа бол бид нар ерөнхийдөө говьцол нут болчиход байгаа. Ус байхгүй гэсэн усны хомсдол байна. Тэгээ бид нар одоо ерөнхийлөгчийн төвшүүлсэн тэр модны санаачлал өрөөнч тэр ерөн сүлжилттэй тэмцэх хамгийн шалгасан арга бол мод ургамал тарж ургуулах. Гэтэл мод ургамал тарж ургуулах гэхээр ус байхгүй юм чи яаж ургах. Мод дуудлан 3 жилийн ажиллагаа шаарддаг. Тэгэхээр бид нар усны санаачлагыг нэлээд түрүү одоо өнгөрсөн жил явсан 4 том хуралд нэг нүүбийн энэ байгаль орчны 4 том хуралд оролцохдоо бид нар дандаа бүхэл одоо төвшөнд өндөр дээд төвшөндч тэр сайд нарын төвшөндч тэр хурлын төвшөнс зөндөө ярьсан. Тэрний хүрээнд ямар ч байсан энэ санаачлагыг үл дэмжиж оруулах гэдэгтэй ингээд ажиллаад явж байна. Гэхдээ энэ хүрээнд ямар хэмжээний хүлээлт биднэрт байгаа вэ гэхээр ядаж ер нь бол говьруугаа яавал бид ус хөрөхгүй л гэдэг бодолтой байгаа шүү дээ. Тэгээд энэ эхлэлийн тавих айлхаар улс төр биш шинжлэх ухаан болон дипломат аргаар энийг шийдвэрлэе гэсэн зорилготой явж байгаа. За гурав дахь санаачлал нь болохоор нэгдсэн үндэсний UNCCD-ийн бизнес план гэдэг санаачлагтай уялдсан Nature Based Infrastructure Solution буюу байгаль суурилсан дэд бүтцийн хөгжил гэдэг ийм санаачлага. Энийг бид нэр илүү хувийн секторууд руугаа хувийн компаниуд манай компаниуд дээр байгаа боломжийн ногоон төслүүд зөвчлөлтөд тэмцэх болон ер нь уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх ямар ногоон төслүүд байна тэрийг дэмжих гэсэн зорилготойгоор энэ санаачлага төвшүүлсэн. Тэгээ энэ санаачлагыг бид нэр Монголын бизнесийн консул за худлаа шилжүүлэн танхим болон хувийн компаниудтай нийлээд явна. Энэ хүрээнд бид нэг Green Lab гэдэг нэг платформ ашиглалтанд оруулчихсан явж байгаа. Тэнд яг хөө тэн дээр хувийн компаниуд төслөдөө бүртгүүлнэ гэсэн. Тэгээд тэн дээр шалгасан төслөгийн санхүүч маягаар ингээд явах гэсэн ийм үндсэн ийм гурван санаачлагыг бид туурлаа. Мэдээж энэ арга хэмжээний нэгдсэн үндэсний байгууллагын гишүүд орнууд бүгдээр Монгол руу жишээ нь одоо төр зүрх хугацаанд мэдээж Монгол улс руу анхаарал татдаг нь шүү. Тэгэхээр энэ үеэр дотоодын хувийн хөгжлийн компани мөн аж ахуйн нэгжүүд бол санхүүж татах нэлээд томоохон боломж бололцоо гарч иж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол энэ тал дээр харж үзэх юм бол юу ямар боломжууд гарахаар байгаа. Юу ямар салбарын компаниуд үүндэд төлөхөө ажиллахаар харж байна. За энэ чинь сүлжилттэй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талууд 197 орн байгаа. За одоогор бол нэг 70 орны засгийн газар 90 гэдэг энэ хурлын төвшөнд уулзаж ярих болгонд бид бол уулзаж ярьсны хүрээнд бол 70 орны 90 гэдгийг амласан байна. Гэхдээ өнөөдрийн энэ бас дэлхийн нөхцөл байдал ямар байгааг харж байгаа. Тэгээ эрүү энэ ойрхон орнуудын дан энэ чигээрээ сонирхоод үргэлжлээд байвал бас ялангуяа гол энэ сүлжилттэй энэ сүлжилтийн эсрэг санхүүжилтийг гол нь гаргадаг энэ булангийн орнуудын санхүүжилт бол тасалдах хэмжээнд төрөх магадaltaй эрсдэлтэй байна гэж харж. Өчигдөр нэг маш том эрсдэл нь болохоор манай төрүүчийн копиг зохион байгуулсан Сауди Араб гэдэг улс маань өөрөө өнөөдөр онгоц нисэхгүй хэмжээнд байна шүү дээ. Энэ Сауди Арабтай бид нэлээд ойр ажиллаад нэлээд хэмжээний өрөнгө оруулалтын тухайд яригдчихсэн зүйлүүд бол бас жоохон мөрхтөө болж эхэлж байна. Гэхдээ яг энэ хурлынхаа сэдвийн хүрээнд л бид нар санхүүжил босгоно гэсэн үг шүү дээ. Тийм биз. Тэгэхээр нөгөө төслүүд маань ч гэсэн тийм байх хэрэгтэй. Сүлжилттэй тэмцэх хэмжээний ямар төсөл байгаа. Ногоон төслүүд юу вэ? Гэхдээ бид нар аль болохоор энэ хүрээнд нэг юм хайрцагч буйхан шиг за одоо ногоон бүс төр гэхэд ногоон бүсийн дид хороог бол одоо барилгатай халтын дид сайд ахалж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар одоо энэ гэр хороолуудаа хэрэгжилж болох ногоон ямар технологи байж болох юм те ногоон орон сууцны ямар технологи байж энэ чиглэл дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн төсөл хөтөлбөрүүд дэмжигдэх магадлал нь илүү. Тэгэхээр таашаа хэлээд ер нь бол одоо Монгол улсад одоо хэрэгжиж байгаа төсөл санхүүжилтийн боломж руу орж ирсэн төсөл хөтөлбөр бол ингээд цөөн байдаг гэж. Тэгэхээр энд нь юун дээр гацд юм бол юун дээр илүү сарил бэрхшээлээ тодорхойлдог бол. За нөгөө манай банкуд хүлээж авдаг шалгуур нь ямар авах нэг хэрэг. Дэлхийн түвшинд хүлээж хүлээн зөвшөөрөгдсөн төсөл гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээний санхүүжилт мөнгө орж иж хийгдэж байна. Ямар хэмжээний төсөл хамгийн дэлхийн олон улсын санхүүгийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн төслийнхэнд бол хамгийн доод нь ер нь $1 сая хүрэхгүй шүү дээ. 3, 5, 10 гэх юм тийм. Эрд төслийн хэмжээс их том шалтгаалаад юм. Тэр хэмжээний төслийн санхүүжилтийн асуудал энэ олон жилийн турш манад байдаггүй учраас л ийм хүндэл учраад байгаа. Маш олон гой санаа байж идэг, маш олон гой биднэрт хэрэглэн байна уу байна, зах зээл нь байна уу байна, шаардлага нь байна уу байна, дэлхийд дээр мөнгө нь байна уу байна. Гэтэл бидэрт юу байхгүй байгаа тэр дэлхийн санхүүгийн байгууллагууд чинь үлийн ширхэг хэмжээний
төсөл нь байхгүй байдаг. Тэр төслийг санхүүжүүл тэр төсөл бичгийг санхүүжүүлдэг механизм манад алга шүү дээ. Одоо нөтлөн гэхэд бид нэр их хурл дээр ярьж 9 тэрбум төгрөг усан дээр тавьсан. Тэгэхээр одоо энэ усны энэ одоо копи хүрээнд бид нар ядаж онг цагаан бурах хэрэгтэй гэдэг энэ том төслийнхэн тэзүүний мөнгийг батлагдсан учраас энийг зарлаад энийг нэг шат урагшаа явуулах юм боломж үлдэж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээл эргэл санхүү мөнгөтэй холбоотой асуудал явж байгаа. Тэгэхээр мэдээж гадаадын том байгууллагууд дээр яг энэ олонний анхаарал татаад дэлхийн анхаарал татаад явж байгаа учраас одоо тэр цуглуулсан төслүүд дээрээсээ бид нэр эргээд гадны дундчдын санхүүгийн байгууллагууд гэх юм уу да. За манай энэ төсөл бол ингээд Дэлхийн банкаар Азийн хөгжлийн банк эсвэл GSF фондоор ингээд дэмжигдэх магадлал өндөр байгаа учраас за та нар энийг одоо хувийн компани 15% гаргалахт 85% та нар санхүүжүүлж чижээ. Тэр чинь дараа нь төслөө санхүүжүүлсэн дүнгээ дараа нь төслөөс авч болдог штеп. Энэ механизмыг бид зөв болгох. Тэгжээж л бид энэ төслүүд явах шаардлага.